Энергийн боловсрал гэж юу вэ? Та энергийн талаар боловсралтай болсноор амьдралтад ямар өөрчлөлт гарах вэ гэдэг сэдвээр та нартай зөвлөгөө өгье гэж бодлоо. За энерги гэдэг бол ерөөсөө л амьдралыг хөдөлгөгч хүч, амьдралын урсгал гэж ойлгож болно. Хүн болгоны дотор өөрийн гэсэн энерги урсгал, өөрийн гэсэн энергийн дотоод хүч байдаг. Энэ урсгал, энэ хүчээ өөрөө удирдах, зохион байгуулж, өөрөө хянаж сурах юм бол та амьдралдаа маш олон зүйлүүдийг бүтээгч болох боломжтой байдаг. Тэгэхээр бидний бодлын бие буюу ямар нэгэн зүйлийг бодож байгаа энерги маань өөрөө цахилгаан хэлбэрийн энерги гэж үздэг. За бидний сэтгэлийн энерги бол соронзон энерги. За бидний үг үйлдэл бол хөдөлгөөний, долгионы хэлбэрэ гэж ингэж үздэг. Энергийн хууль гэдэг зүйл маань 3 зарчим үйлчилдэг. Ижил татах. За энэ зарчим нь бол та өөрөө дэлхийн ертөнцид ямар энерги илгээн яг тэр энерги чинь буцаад ирнэ гэж үздэг. Хэрвээ та хайр илгээвэл хайр ирнэ, айдас илгээвэл айдас ирнэ. За хоёр дахь зарчим нь бол энерги бол устдаггүй харин хувирдаг гэсэн зарчим. Юу гэсэн үг гэхээр та сөрөг энергийг дарах гэж оролдох биш, эсрэгээр нь хувиргаад эрэг энерги болгох зарчим байгаа. За мөн уур хилэнг одоо ингэж зогсоох гэж оролдох биш, харин эсрэгээр нь хүч чадал болгож хувиргах боломжтой гэж үздэг. За гурав дахь зарчим нь хөдөлгөөн ба амьдрал. Энерги өөрөө байнга хөдөлж, байнга шинжлэгдэж, байнга өөрчлөгдөж явах ёстой. Хэрвээ таны энерги урсгал зогсчих юм бол та өвчнөд нэрвэгдэн, дарамтанд орно, энергийн гацалт бий болдог. Тийм учраас уучлаж, талархаж, уйлуулж, өршөөж, явуулж энэ энергийн гацалтаасаа гарах нь маш чухал байдаг. Энергийн зарчмуудыг ойлгосноор хүний амьдралд бол дотоод тайвшрал гэдэг зүйл бий болдог. Дотоод тайвшрал бий болсноор дотоод хүчийг өөрөө ашиглах сурах боломжтой болдог. За мөн хүмүүсийн харилцаа өөрчлөгддөг. Хүн хоорондын нийгмийн дэлхийн ертөнцийн бүх харилцаатай нь одоо цоошноор өөрчлөгдөх боломжтой. За биеийн эрүүл мэнд сайжирдаг. Мэдээ сэтгэл санаа сайхан, энерги урсгал жигд байх юм бол таны бие эв эрүүл, сав сарвал эрч хүчээр дүүрэн байх боломжтой. Эрч хүчтэй эрүүл хүнээс үргэлж бүтээл гарах боломжтой байдаг. За түүний дараа мэдээж амьдралын урсгалд итгэл төрнө өгс үг хийнэ. Амьдрал гэдэг чинь ямар утга учиртай юм бэ? Би ямар утга учиртай төрсөн юм бэ? Ямар илүү одоо сайхан гоё юмыг мэдэрч болох уу гэх мэтчлэн амьдрах утга учир илүү нэмэгддэг гэсэн үг. Та энергийн боловсрал, энергийн хуулийг эзэмснээрээ гаднаас аз жаргал, гаднаас ямар нэгэн зүйлийг хайх биш, өөрийнхөө дотоодоос аз жаргалаа мэдрэх, өөрийнхөө дотоодоос гэрлээ асаах боломжтой болдгоо гэсэн үг. Энэ бүх хүч дотоодоос гэрэлтэх, дотоодоос аз жаргалаа олох бүх хүч бүх хүний дотор байгаа. Ингээд та нартай амжилт хүсье.